Энэ зунаар загварын хорхойтнууд маань ихэр гангарч чадсан бэ? Эсвэл шинэ стил туршиж үзсэн үү? Хараахан амжаагүй болол. Бас яг наачиг энэ зун хитрхи халуун байсан болохоор юун өдөр тутмынхаа стил анхаарах вэ гэж бодсон хүмүүс бити санаа зов. Биднэрт хангалттай цаг хугацаа байна. Сайн уу загварын хорхойтнуудаа, намайг Туями гэдэг таны хувийн стилист. Хамтдаа кофе унгаа стилийн талаар ярилцъя. Одоо л их зуны амар халуун үе өнгөрөөд тэгээ намрын хүүтэй арай ирэх болоогүй. Одоо яг энэ үеийг ашиглаад нэг гоё завурлаг, нэг өөрийнхөө стил бүрдүүлээд өмсөх боломжтой үе гэж санагдахгүй байна. Одоо л нэг стилтэй анхаарах гэснээс зуны сүүлээр би л зуны хувцс ерөөсө худалдаж авдаггүй. Та нар ч ихсэн адилхан уу? Яг үнэндээ мөнгөний гаарч болж магадгүй. Ирэх жил гэхэд тренд нь аль хэдийн өнгөрцөн. Цаанаасаа нэг хоцрогдсон уйдгартай мэдрэмж төрүүлэх юм билүү? Тийм болохоор өнөөдрийн сэдэв яг цаг үеэ олж байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр би та нарт нэмж хувцс худалдаж авахгүйгээр яг өөртөө байгаа 7 төрлийн айтмыг ашиглаад завурлаг, стайлиш болох тип аргуудыг хийж өгөхөөр бэлэн болоод байна. Бас өнөөдрийн сипэн стайл болондоо эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд ер нь аль ч насны хүмүүсийн нүдэ унагадаг стилийг бэлдсэн тул яах вэ? Бичлэгээ дуустал нь үзээрэй. Окей. Ер нь анзаараад хахад өөрийн гэсэн стилтэй хүмүүс тийм ч их шинэ худалдан авалт хийгээд байдаггүй. Өөртөө байгаа зүйлсээ mix and match хийгээд илүү их стайлиш болгож чаддаг. Хамгийн нэгдүгээрт basic айтмууд. Юу вэ? Стилийг байна гэчихэд юм basic айтмуудаас эхэлж байгаа юм бэ гэж бодож байна. Тэгвэл энэ бичлэгийг заавал нэг үзээрэй. Би доор линк холбоо тавьчих. Яг үнэндээ стилийг байхын тулд хаанч хүнд ч байхгүй цор ганц загварыг Taylor дээр очиод мэргэжлийн дизайнертай уулзаад заавалчгүй өөртөө цор ганц хувцсыг өмсчиж миний хувийн стил гараад агүй юм загварлаг стилтэй болно гэж бодох шаардлагагүй. Ер нь бол стиллэг байна гэдгийн үндэс нь хамгийн энгийн basic item дээр жоохон ажилбар хийгээд жоохон анхаарлаа хандуулахад л таны стил өөр түвшинд очих боломжтой. Жишээлбэл удаан хугацаанд өмсөх боломжтой пижак, blazer, эсвэл айгүй гоё сайн суулттай джинс өмд, классик скуртэй сорочгон цамц гэх мэтчлэн 3 basic айтмыг ашиглаад 10 өөр төрлийн стайл бүрдүүлэх боломжтой. Миний хувьд хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр яарсан, сандарсан, цаг хугацаа хомс ажлаасаа бүр яг хоцрохын алдад бид нэг юм өмсөх вэ гэж боддог штеп. За тэр үедээ олоо шууд цагаан эсвэл харамгийн футболка гэлс авч шүүрч өмсөд хүн болгонд л байдаг хүзүүний альчуур эсвэл банда гэх мэтчлэн альчууруудыг шүүрээд гарахад хангалттай. За ингээд гарч байхдаа бид нэр өмгнийхөө тэлэний оронд оролтоо уяад ч юм уу банданагаа уяад эсвэл тэлээнийхаа төлөөдөс дэрч гэсэндээ баанд эхлэж уяхад хүртэл тодорхой хэмжээний стилтэй анхаарсан мэдрэмжийг өгч чаддаг. Сүүлийн үед хэдүүлээ Instagram-аас ч юм уу Pinterest-ээс аягүй хаасан бах тийм ээ. Би бас өмнөх постууд оруулж исэн. Футболкныхаа гадуур альчуура бүслийн хэсэгтээ уяад дээгүүр нь металл аксессуар бүс тэлээ гэх мэтчлэн зүйлийг хослуулж өгснөөр бас л тийм ч хичээл зүтгэл гараад байгаагүйгээр энгийн аргаар завурлаг мэдрэмж, стайлиш мэдрэмж төрүүлж байгаа. За хэрвээ магадгүй та альчуурыг маа гэж боддог, альчуурныг их таалагддаггүй хүмүүс бас сансныг бодоход олон байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр тийм төрлийн хүзүүний хоолойны альчуур ч юм уу бандана хэрвээ огт зүүдэггүй бол мэг эсвэл футболка хооронд нь давхарлаж өмсөх аргыг ашиглаад үзээрэй. За сүүлийн үед сорочгон цамцсан дээр зүгээр нэг энгийн хар өнгийн майк өмснөөр layering хэв маягаар жоохон mix and match мэдрэмжийг шингээгээд дахин давтагдчихгүй тийм завурлах хэм маягийг бас бүрдүүлэх боломжтой. Тэгэхээр хүн болгонд дотоороо өмсдөг майк байдгүй байдаг. Энгийн цулгай хаар цагаан бодолг байдгүй гэвэл байдаг шүү дээ. Санхүүгийн хувьд хамгийн хэмнэлттэй стилийг байх арга шүү. Хоёрдугаарт толгой дээрх аксессуарууд буюу толгойн дагалдах хэрэгслүүд.
За энд бол хамгийн түрүүнд малгай санаанд орж байгааз. Малгайны төрөл бол санаанд оромгүй олон төрөл байдаг штэ. Тэгэхээр хүн болгоны хувцсны шүгэнд ямар нэгэн өөр стилийн малгайнууд тодорхой хэмжээнд байждаг. Тэгэхээр яг өөрийн арьсны өнгө бас шанааны хэлбэр, нүүрний хэлбэртэй тохирсон малгайг олж сонгож чадах юм бол таны стилийг маш амархан level up хийж чадах зүйл бол малгай. За түүнчлэн толгой аксессуар гэхээр зөвхөн малгайгаар бас хязгаарлагдахгүй. Бандана альчуур, том үсний боолт, үсний хавчаарууд, за бас спорт стилийн чихний толгойн гидер тийм ээ, даруулга, нүдний шил, бас нарны шилнүүд. Ямар ч энгийн хувцлтыг кул харагдуулах хүчтэй зэвсэг гэдгийг битгий мартаарай. Нүүрний хэлбэрийн онцлогийг тодруулах илүү хүчтэй эсвэл эмгэгцэгцтэй нууцлагдмал яг юу хүсэж байгаа, ямар мэдрэмж хүсэж байгаа юм бэ гэдэгт дээрээ яг тааруулж сонгох хүний баргалж хамгийн хувийн тийм аксессуар бол нүдний шил гэж боддог. Тийм болохоор нүдний шил, харааны шилний трендүүдэд нэг их ач холбогдол өгөөл 100 болгон төвлөрөл болгон заавалчгүй тренди нүдний шил авах гад хөөцөлдөх хэрэггүй. Тэгэхээр яг нүүрнийхээ онцлогт тохирсон цас хийсэн ганц 2 нүдний шил танд хангалттай. 3-дугаарт эсгүүрийн хувьд сонирхолтой хэлбэртэй хувцас. Яг хүн болгоны хувцсны шүүгэнд байдаг хэсгийг сайн яг үндэ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүн болгоны биеийн хэлбэр өөр гэдгийг энэний өмнөх бичлэгтээр би маш дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө биед тэнцвэр өгөх боломжтой аль хэсэгтээ илүү тэнцвэр өгвөл зохимжтой вэ гэдгийг харж агаад жишээлбэл 80-аад оны oversize мөртэй хөрмөд за мөн Balenciaga, Comme des Garçons гэх мэтчлэн брэндүүдийн байрмал мэд том хэлбэртэй объемлог хувцснуудаас санаа аваарай. 4-р vintage загварууд болон хувцсны загварчилгаа. Vintage эсвэл ретро маягийн хувцас өмсөх нь хувцлалтаар ийм түүхэн өгүүлэмжийг бий болгож байдаг. Жишээлбэл 70-аад оны ийм модтай манай ээж маань залуудаа өмсчихсэн юм а гэдэг ч юм уу. Эсвэл эмээ өвөөгөөс үе дамжиж ирсэн ч гэдэг юм уу. Гоёл чимэглэлийн зүйлс бол нэг антик чамин мэдрэмжийг төрүүлж идэг штэ. За нөгөөтэйгөр vintage ретро загварыг өмсдөг хүмүүс тодорхой хэмжээний sustainable буюу байгаль дэлхийдээ хайрлах тийм концептуал майндтай байдаг. Энэ нь бол зүгээр нэг хувцлалтаар стиллэг харагдаад гоё ганган дэгжин байгаас илүүтэйгээр цаана нэг бодож утга учир үнцийг хүж байгаа байдлаараа энэ бол өөрийн гэсэн дуу хоолойтой үнцэнтэй стилүүдийн нэгт зүй ясаар тооцогддог буюу энэ нь загварын сэтгэлгээний онцлог гэх юм уу та. Мэдээж дурдахгүй өнгөрч болохгүй давуу тал нь байдаг. Санхүүгийн хувьд хэмнэлттэй. Бид нэр аль хэдийн thrift shop-ийн давуу талуудыг мэддэг болсон шүү дээ. Хувцсны загварчилгаа дээр санаа юу байна гэх юм бол энэ жил болоод ирэх жилч гэсэн үргэлжлэх нэгэн тренд бол Bermuda short байгаа шүү дээ. Бас хүн болгонд ерөөсөн өмсдөггүй гэхдээ хайч чаддаггүй джинс өмднүүд байдаг. Эргэлзэх зөөлгүй хайчлаад Bermuda short болгож өмсөөрэй. Бас нэгэн сонирхолтой зүйл бол энгийн нэгэн классик сорочкын цамцыг ашиглаад доор хаяж 5 өөр төрлийн лук бүртгүүлэх боломжтой. За мөн түнчлэн дээр дурдсан тийм ээ basic item буюу джинс өмд эсвэл ганц нэг цагаан футболк байхад ижил суурин дээр бас л өөр төрлийн шинэ лүкүүдийг бүртгүүлэх боломжтой гэдгийг харж санаа аваасай гэж бодлоо. 5-дугаарт tone буюу нэгэн жиг дүнгийн хувц өмсөх. За нөгөө талаар бас өөрөөр монохром өнгийн хувц гэж нэрлэгддэг. За бүхэлдээ нэг өнгийн хувц өмсөх нь минимал цэгцтэй ухаалаг мэдрэмжийг төрүүлдэг шүү. Шууд хүний нүдэнд өртөд байхаар олон хүн сонгоод ядаггүй мэт боловч яг өөртөө тохирсон байгалийн завсрын жиг дүнгийн хослол нь таныг илүү чиг эмх цэгцтэй харагдуулдаг. Магадгүй дээрээсээ доогуур хүртэл ижлэгэн өнгийн хувц өмсөхөөр өөрт нэг жоохон хүчгүй, тухгүй мэдрэмж төрүүлдэг хүмүүс байдаг штэ. Хэрвээ та тийм хүмүүсийн нэг болвол би нэг нууц задлаа. Цаашаа битгий дамжуулаарай. Хоорондоо маш гоё зохицдог байгалийн өнгөний хослолуудыг хэлж өгье. Хар хөх болон camel beige өнгө, гүн цэнхэр болон зөөлөн лемон өнгө, кофе болон альмонд самар өнгө, шоколадан бор болоод илсэн beige өнгө, матча болон овёсны цагаан өнгө. За мөнгө өрөхгүйгээр стайлиш харагдах 6 дахь арга болон 6 дахь айтем. За энэ бол үнэт хэдэллүүд.
За гоё чимэглэл олвол хүнд заавал байх ёстой зүйл биш боловч өгүүлбэрээр олвол цэг таслал шиг хэрэгтэй гэсэн үг. Байхгүй жиж болох хэрнээ байх юм бол илүү утга төгс, илүү гүйцэтгэлтэй харагддаг. Бас тэр өнгөний талаар ясных нэгэн типик хийж өгье. Мэдэх хүмүүс нь мэдэх бах. Үнэт идэл гоё чимэглэлийг арьсныхаа өнгөний тоонд тааруулах юм бол арьсыг илүү гэрэлтсэн, илүү залуулаг харагдуулах боломжтой гэдгийг та мэдв үү? Эсвэргээрээ өөрийн арьсны тоонд тохиромжгүй үнэт идлэлийг хэрэглэснээр арьсны тооныг илт бууруулж нэг ядарсан цаанаасаа цонхгор мэдрэмж төрүүлдэг. Өөрийн арьсныхаа суур өнгийг мэддэг байх нь өөрт үргэлж цохих үнэт идлэлээ олж хит олон эд зүйл судалдаж авахгүй байх ач холбогдолтой. Би танд гэрийн нөхцөлд хувийн өнгөө буюу personal color-оо жоохон мэдэх жижигхэн арга хэлж өгье. Хүн бүрт арьсны under tone буюу угийн заяагдмал суур өнгө гэж байдаг. За энэ суур өнгийг дулаан, хүйтэн, завсрын гэж 3 ангилдаг байна. Харин та өөрийгөө эдгээрээс аль нь вэ гэдгийг мэдхийн тулд энэ гарын судасны өнгийг хараад мэдэх боломжтой. Байгалийн гэрэлд харахад хэрвээ таны судасны өнгө ногоовтор байвал таны under tone дулаан буюу алтлаг өнгийн аксессуарууд илүү тохиромжтой. Харин судасны өнгө цэнхэр эсвэл милийн өнгө хоорондоо хослсон байх юм бол under tone хүйтэн өнгөтэй байх боломжтой. Мөнгөлөг өнгийн эсвэл сувтан аксессуарууд илүү тохиромжтой. За харин ямар ч гэрэлд таарсан судасны өнгө эдгээр дээр хөнгөнүүд бүгдээрээ багтсан юм шиг харагдаад байгаа юм бол таны арьсны өнгө завсрын буюу алтлаг, мөнгөлөг аксессуар аль нь тохиромжтой гэсэн үг. Хэрвээ та зөвхөн аксессуараас гадна хувцсны тал дээр ч өөрийн хувийн өнгөө үнэхээр мэдмээр байгаа бол стайлинг хөрөлөө DM бичээрэй. Ингээд хамгийн сүүлд буюу 7 дугаарт өвөрмөц үсний засалт ба нүүр будалт, шатлсан үсний засалт, эсвэл тойлилгож балерина шиг хоошоо шуусан үсний засалт, өөгөө див тэгшгэн тайрсан чолк гэх мэт онцлог бүхий үсний загварууд нь зүгээр нэг задгаа тавьсан үснээс илүү стилд чухал ач холбогдолтой байдаг. За эрчүүдийн хувьд ч гэсэндээ ялгаагүй. Медиум буюу дунд сэргийн урт үсийг чөлөөтэй нэг их анхаарал хандуулаагүй юм шиг орхисон байдал. За crew cut буюу сонгодог цэвэрхэн богино ус засалт бол үргэлж стилтэй харагдах timeless арга гэдгийг хэлмээр байна. За мэдээж эмэгтэйчүүдийн хувьд тийм ээ нүүр будалт ч гэсэндээ чухал. Олон хүмүүстэй ярилцж хахад мейкапын сургалтанд сууна гэж сүүлийн үед айгүйх ярьдаг болсон шүү дээ. Тэгээд яах гэж байгаа юм гэхээр юм нэг нүрээ гоё будаа сурчих юм бол өөрийн гэсэн юм нэг стилтэй харагдах болов гэж хэлдэг. Яг нь тодорхой хэмжээнд мэдээж үр дүнтэй. Гэхдээ өдөр болгон Холливуудын одууд шиг супер төгс мейкаптай байх нь таны стилийг тодотгохгүй. Харин илүү pointly, creative, зөвхөн өөрийн хувийн дүр төрхийг тодотгосон нүүр будалтыг олж авч чадах юм бол таны стилийн тодтгол болж чадна. Жишээлбэл нүдний ганц contour, эсвэл тод улаан уруулын будаг, за мөн natural blush буюу цаанаасаа нэг ягаад татарсан, цаанаасаа нэг усаа бутарсан хацрын өнгөч гэдэг юм уу. Яг өөрийнхөө дүр төрхөд тохирсон цас хийс нэг онцгой мейкапыг олоорой. За гэх мэтчлэн эдгээр нүүр будалтын өнгөө сонгоход нөгөө л нэг personal color буюу хувийн өнгө маш чухал ач холбогдолтой. Жишээлбэл миний хувьд би өөрөө дулаан өнгийн арьстай болохоор ийм өнгийн ягаан blush надад ерөөсө тохирдоггүй. Харин ийм өнгийн blush тохирдог. За мөн уруулын будагны хувьд ч гэсэн надад илүү улбар улаан, оранж гэх мэтчлэн өнгөнүүд тохирдог болвол хүйтэн улаан, черри улаан, за бас чернэлийн ягаан орсон тинт өнгөнүүд огт тохирдоггүй байх жишээ. За энэ хүртэл мөнгө үрэлгүйгээр аль ч үйлрэлд завхарлаг харагдах боломжтой 7 айтмыг тэдгээрт тохирсон аргачлалуудын хамт хуваалцлаа. Та нарт эдгээр айтмуудаас алийг нь өдөр тутамд ашиглавал илүү стайлинг ап хийж байгаа юм шиг мэдрэмж төрөвдөг. Коммент хэсэгт биччихүүлдээгээрэй. За ингээд өнөөдрийн sip and style болон руугаа орцгоё. За надад нэг асуулт байна. Та өдөр тутмын хувцаслалтаараа нэг их хичээгээгүй хэрнээ цаанаас анхаарлыг татаж чадах, донжтой, гайхалтай харагдахыг хүсдэг үү? Хэрвээ тийм бол яг тань тохирсон стил бол элегант, шик стил. Тансаг, гоёмсог байдлыг маш энгийн аргаар илэрхийлж байгаа байдлыг элегант, шик стайл гэж нэрлэдэг. Нэг явсандаа бол тансаг, торгон материалууд, зөөлөн өнгө, мөн түнжлэн бие дэвтэйхэн
скүүр, фитийг төв болгодог. Цаанаасаа юм нэг лакшри хэрэглээтэй юм шиг харагдаад байдаг штэ. Гэхдээ тийм ч өндөр үнэтэй хувцас өмсөх шаардлагагүй. Дээрээс нь материал, өнгө, силуэт гурвыг маш сайн сонгож худалдан авалт хийж чадах юм бол элегант стилийг доорхноо бий болгож чадна. Элегант шик стилийг одоо Pinterest дээр ч юм уу, Instagram дээр лакшри минимал, классик гэх мэтчлэн байдлаар янз бүрийн өөр хэллэгүүдээр бас нэрлсэн байгаа харагддаг. Тэгвэл ямар хувцсаар энэ стилийг таних юм бэ гэх юм бол жишээ нь торгон силкон цамц, брюко өмд, эсвэл шулуун скүртэй юпог, за мөн яг классик скүртэй пальто, дээрээс нь пижак костюмын хослол байдаг. Эсвэл жилет брюко өмдний хослолч гэдэг юм. Өнгөний хувьд ivory, beige, camel, navy, за нөгөө нэг nude pink, за саарал өнгөнүүд гэснээр давмгаалдаг. Ингээ анзаараад харах юм бол бүгдээрээ юм нэг байгалийн тоонтой өнгөнүүд байгааз жаахан юм нам гүм хэрнээ цаанаасаа юм нэг элегант, мэдрэмжтэй, зөөлөн тийм яруу мэдрэмжийг төрүүлж идэг. Тэгвэл ийм өнгөнд хүч өмөр санагдах үе байдаг штэ. Аксессуарыг маш мэдрэмжтэй, оновчтой сонгож өгөх хэрэгтэй. Хит их биш, эсвэл бүр хитрхи бага биш. Тэгэхээр яг балансыг нь тааруулж одоо хувцсныхаа хэлбэрээс хамаарч, эсвэл хувцсныхаа өнгөнөөс хамаарч аксессуарыг одоо том хүчтэй байдлаар өгөх үү, эсвэл ганцхан совдын хэлбэрээр өгөх үү, тийм ээ? Эсвэл леерэд байдлаар өгөх үү гэдэг нь хувцсны тань стилээс хамааран шалтгаалаад тэдгэрийг харж агаад аксессуараа маш оновчтой сонгож өгснөөр элегант хэм маяг бүрдэх боломжтой. Түүнчлэн capsule wardrobe буюу цөөн хідэн тооны хувцлалтаар олон төрлийн лүкүүдийг гаргахыг зорж байгаа хүмүүст энэ стилийг бас санал болгодог. Элегант чик гэхээр айгүй олон эмэгтэйчүүдийн хувцсны брэндүүд дээр айгүй их ажиглагддаг одоо түлхүүр өвшүүдээ. Гэхдээ энэ стил нь зөвхөн эмэгтэйчүүдийнх бас биш. Эрчүүдэд ч гэсэндээ элегант шик стил байх боломжтой. За ямар хувцснууд байх вэ гэхээр цулгуун өнгийн одоо чанартай материалаар хийгдсэн срочик, сайн скүртэй блейзер, эсвэл брюко өмд тийм ээ. Өндөр судалтай брюко өмд шуу хэсэг рүү нарийсан хэлбэрийг илүү их санал болгодог. За дээрэс нь гутлын хувьд loafer, derby, за эсвэл цэвэрхэн цагаан sneakers ч юм уу иймэрхүү загваруудыг санал болгодог байх жишээ нь. За цөөхөн атлаа материал хийцэн хувьд чанартай загваруудыг сонгох нь энэ стилийн гол түлхүүр нь болж өгдөг. За мөн офис болоод уулзалт, болцооны лүк маш олон өөр төрлийн үйл ажиллагаанд хүртэл тохиромжтой байдаг. Өнөөдрийн гол сэдвийн хувьд тийм ээ бага зардлаар мөнгө өрөхгүйгээр стилийг байх аргууд гэсэн юм чинь элегант шик стилийн хувьд бол заавалжгүй юм high fashion luxury брэндүүдээс худалдан авалт хийх шаардлагагүй. Ер нь Zara, Mango, H&M эсвэл Uniqlo гэх мэтчлэн брэндүүд ч гэсэндээ элегант маягийн ийм цэвэрхэн, сайн хийцтэй боломжийн материалтай загваруудыг улирал болгон гаргаж идэг. Тийм болохоор хамгийн анхаарах зүйл нь биеийнхаа хэлбэрт тохирсон фиттэй таарамжтай хувцсыг сонгох нь таны гол ажил болох нь. Тайван цэмцгэр хэрний өөртөө ихтэй харагддаг энэ стилийг туршаад нэг үзээрэй. За ингээд цаашдаа дараачийн sip and style болон дээр та бүхний мэдхийг хүсэж байгаа шинэ сонирхол татж байгаа эсвэл дуртай алдартнуудаа ямар стилтэй вэ гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол комент хэсэгт надтай санал сэтгэлээ хуваалцаарай гэж хэлмээр байна. За дараачийн контент хүртэл түр баяртай.